За юу яцгаан. За би өөрийн амьдралд хэрэгтэй тэгээ бас мэдээж үн цэнтэй энэ зүйлүүдгүй байж болохгүй гэсэн 10 зүйл яг үндэ 11 болсон юм байна. Тийм юмнуудаа авчирлаа. Гэхдээ энэ бол мэдээж бас өөрчлөгдөж болно. Энэ бол яг одоогийн байдлаар миний хамгийн хэрэгтэй үн цэнтэй тийм 10 зүйл байгаа шүү. За хамгийн их нэгдүгээрт нь миний хайртай хүмүүс байгаа. Тэгээ би хайртай хүмүүсээ багцлаад яг нэг гэж явуулж байгаа. Тэгээ яг жишээ олгоод би ээжийнхээ зургийг хадгалсан байгаа. Манай ээжийн залуугийн зураг. Ер нь бол баг 23-24 настай байсан. Мэдээж хүмүүсийн хайртай хүмүүс бол угаасаа хамгийн чухал үн цэнтэй бас тэр хүмүүсгүйгээр байж болохгүй юм бол ойлгомжтой гэж бодож байна. За ингээд номер 1. За ингээд дараагийнх бол мэдээж доо хөгжим. Би бол доо хөгжимгүйгээр байж болж чадахгүй. Ер нь бол залуу хүмүүс угаасаа бүгдээрээ яг адилхан баг. За тэгээд энэ спикерийг авчирсан байгаа зөвлөлүүлээд ягаад заавал энэ спикерийг голчилж байгаа вэ гэхлээр энэ спикерийг манай герман ам надад аюу олон жилийн өмнө бэлгэлж ирсэн энэ Treblab гэдэг ийм спикер байна. Тэгээ бараг одоо надад 5-6 жил болж байгаа. Тэгээд ер нь бол тэр хүн бэлгэлсэн учраас надад маш үнцэнтэй санагддаг. Тэгээ одоо ч гэсэндээ би ер нь дуу хөгжим гэртээ ч байна уу, клипний зураг авалт гэхээр ер нь бол энэ спикер авч аваад ер нь бүх юмараа энийг бүх дуугаа л энэгээр сонсдог гэсэн үг. За тэгээ тийм учраас надад маш үнцэнтэй. За тэгээд дараагийн үн цэнтэй юм гэх юм бол энэ бол миний яг өөрийн хувийн одоо амьдралын хэм маяг байгаа. Тэр маань юу вэ гэхлээр ийм хар мак байгаа. Би болохоор ер нь бол юу ч юмсан би дотор нь заавал хар мак өмсдөг. Энэ бол миний амар гол зарчим гэх юм уу эсвэл айгүй би тухгүй байдаг шууд шалдана би энэ дээрээ ингээ гадуур хуцаа амсч надад айгүй эвгүй айгүй хэцүү байдаг. Тийм болохоор би хар макийг бол байнга өмснө. Гэхдээ заавал хар гэхгүй л дээ ер нь бол цагаан тэгээ бэж шаргал ягаан янз бүрийн өнгөтэй өмсч болно. Гэхдээ ер нь бол энэ макнаас би сүүлийн баг одоо хэдэн жил салаагүй одоо ч дотоороо хар мактай явж байгаа. Тийм болохоор энэ бол миний амьдрал зайлшгүй хэрэгтэй зүйлээ. За дараагийн номер 4 болол Air Force байна. За энэ шинэ болохоор би ширэн дээр тавьчих ерөөсөн өмсөөгөө. За энэ Air Force би ер нь бол Air Force-д амар дуртай. Айгүй олон жилийн өмнөөс бас өмсч эхэлсэн. Тэгээд ер нь Air Force-ны цуглуулгатай болохыг айгүй мөрөөддөг. Тэгээд энэ сүртэй дурсамж байхгүй. Гэхдээ Air Force яг одоо надад миний амьдралд бол амар хэрэгтэй зүйл. Ер нь бол Air Force-гээр байж чадахгүй гэдэг утгаараа Air Force авчирсан баа шүү. За ингээд 4 болчлаа тий. За тэгээд 5 дахь нь болохоор би зөвхөн гэртээ байсан юм хөөрхөн жижиг машин тоглоомыг аваад ирсэн зөөрлүүлээд. Мэдээж машин ийшээ оруулж ирж болохгүй учраас. За тэгээд миний амьдралд хэрэгтэй зүйл бол машин. Яагаад гоё сайхан эсвэл мундаг лаг одоо мотортой тийм үнэтэй цайтайдаа биш. Зүгээр миний яг амьдралын хэрэгцээнд маш хэрэгтэй зүйл. Ийш тийшээ ажлын амжуулах, наац цаашаа явах. Яг л бид нар бол ингээд бас ийш тийшээ явах шаардлага аягүй гардаг. Тийм учраас машин бол надад зайлшгүй хэрэгтэй тийм зүйл гэдэг утгаар нь би машин авчирсан байгаа. За ингээд зөөрлүүлээд хөрхөн аваарсан байгаа шүү. Окей. За 5 болчлаа. За 6 дахь нь болохоор үнэртэй бас байгаа. Би бол байнгын үнэртэй бас цацдаг. Сүүлийн үед яг энийг хэрэгжилж байгаа. Уг нь бол өмнө нь Mercedes-Benz гэдэг үнэртэй бас хэрэгэлдэг байсан. Тэгээ сүүлийн үед болохоор энэ айгуу надад таалагддаг болсон. Тэгээ би энийг болохоор яг нэг 2 жилийн өмнө хамгийн анх удаа ганцаараа алс хол Америк улсыг зориод
Тэгээ тэнцээ нэг студ нэг компанитай гэрээ хийсэн учраас тэдэртэй уулзаж танилцахын тулд би Америк явж исэн. Тэгээд яваад онгоцны буудлын дээр тэнд очиод нэг бааранд дуулаад өөрийгөө одоо амьдаар яаж дуулдгаа танилцуулж би нэг бааранд дуулаад тодорхой хэмжээний цалин үлс авсан байгаа. Тэгээд цалин үлснийхаа хэсгээр нь би өөртөө юм өнөртэй баснаасаа. За тийм болохоор би нэг ер нь айгүй баг төрхтгэлтэй яагаад л айгүй хайрладаг. Ер нь өөрийнхөө хөлсөөр авч өөрийнхөө одоо хөдөлмөрөөр олж авсан тийм зүйлийг хүмүүс амар хайрладаг ч гэдэг. Тэгэхээр тэрний нэг нь бол энэ байна. Versace юм шүү дээ. Тэгээ Versace-гийн өнөртөөс байгаа. Эний ягаан нас гэдэг юм бэлээ. Тэгээд ягаан нь болохоор арай илүү дэндүү эмгтээлэг, бас дэндүү чихэрлэг. Ер нь бол яг миний характер жоохон таарахгүй юм санагдсан. Тэгээ шар нь болохоор амар гоё. Эмгтээлэг мөртлөө нэг тийм гоё хүчрхэг эмгтэй хүмүүсийн өнөртэй. Нэг цацчих. За. Окей. За ингээд 6 болсон. За 6 7 дахь нь алгал мэдээж нүдний шил байгаа. Би бол нүдний шилэнд амар дуртай. Ер нь бол айгүй олон нүдний шилтэй. Тэгээ заавал амар бренди ариг мариг гэхгүй зүгээр гоё харагддаг. Надад зохидог. Тийм нүдний шилэнд цуглуулах амар дуртай. Тэгээ тэрний нэг жишээ олгоод би ийм шил авчирсан байгаа. Энэ Louis Vuitton-ы сүүлийн үед айгүй мод болоод байгаа юм цагаан шил байна. За тэгээд би бол бууралттай ч байна уу, бууралтгүй ч байна уу. Ер нь бол байнгын шил зүүдэг. Яагаад гэвэл шил зүүхээр нэг цаанаа л гоё өөртөө ихтэй болоод байдаг миний нэг зэвсэг гэх юм уу. Тэгээ тийм болохоор энийг авчирсан байна. Ер нь мэдж байгаа ах те намайг шил зүүдгийг. Окей. За ингээд 8 дахь нь болохоор ер нь бол хоорондоо ерөн салдгүй хоёр юм байгаа. Гэхдээ би энийг нэгтгэцэн. Нэг нь миний гар утас интернеттэй байвал сайн. Нэг нь болохоор миний карт байна. Тэгээ мэдээж мөнгөтэй байвал бас маш сайн. Бол одоо кейсийг авцсан. Гэхдээ кейстэй байхдаа би ингээд ихэнх хүмүүс тэгдэг бах. Кейсийн дотор шууд картаа ичдэг. Ингээ ер нь бол нэг зүйл болчихж байгаа. Гэхдээ надад өдөр тутам байнгын хэрэгтэй. Ялангуяа гар утсаал бид нар өнөөдөр ажиллаа, юу гэдгийг ер нь сошиал ертөнцийн амар идэвхтэй болсон учраас гар утсаал надад маш чухал. Мөнгөтэй карт бол бас маш чухал. За ингээ энэ хоёрыг энэ тавьчих. За тэгээд 9 дахь нь болохоор би зүгээр шууд сая зүгээр өнөөдөр аваад ууж исэн усаа шууд аваад ирсэн байгаа. Тэгээ надад бол ус маш хэрэгтэй. Яагаад гэвэл өглөө хасаад би шууд өглөө хэлгэн дээр нэг стакан ус уудаг. Гэхдээ тэр хөвшил маань одоо ер нь бол нэг жил төгч чинь. Тэрнээс өмнө бол ингээд арьс хуурайждаг ч юм уу юм янз бүрийн байсан бол өтгөн хатдаг гэх жишээний. Тэгээд ус ууснаас хойш бол арьс амар го чихтэй олж эхэлсэн. Тэгээ өтгөн хатгаа болсон гэх мэтчлэн айгүй олон гой тийм давуу талууд гарсан учраас би уснаас ер нь бол ирээдүйд хийзэж хүүхлээс салахгүй байхаар шийдсэн. Тэгээд ам цангаж нэг болгочих юм. За ингээд ус байгаа. За одоо хэсэг нь болчих 1 2 3 4 5 6 7 8 9. За 10-т нь болохоор нэг гоё юм байгаа. За энэ Richard Mille-ийн цаг байгаа. Энэ цаг ягаад надад амар үнцэнтэй вэ гэхлээр манай аав надад бэлгэлж исэн амар гоё бэлэг. Дээрээс нь би энийг ер нь зүүдггүй амар хайрладаг, айгу үнэлдэг. Одоо ийм цаг байна. За доторхыг хамгаалчихъя. Ийм цаг ээ. Ер нь бол энийг зүгээр л хараа сууж явах надад айгу гоё идэг. Зүгээд байдгүй. Ер нь яг тийм хэрэгтэй клип ч юм уу, тийм шаардлагатай үед зүүдэг. Гэхдээ өдөр тутамдаа бол энийг ерөөсөө хэрэглэдэггүй. Амар үнцэнтэй. Би айгуугаа шинээр мэдэж хадгалахыг айгу хүсдэг. За, ийм цаг байгаа. Ингээд тавьчих. За, хамгийн сүүлчих бах те одоо. За, хамгийн сүүлчих болохоор жоохон том хайрцагтай болохоор жоохон зай гаргах чивээ. Йоо. За, ийм хайрцагтай юм байна. Жоохон таашаар гарцсан байна. За, энэ болохоор их сонирхолтой. Өдөр эхлээд үзчихье. За, энэ хоёр пүүз байгаа. Хуучирсан. Энэ эрэгтэй пүүз, энэ эмэгтэй пүүз байгаа. За миний хоёр дүү байдаг байхгүй юу? Манай одоо ээжээс яг хамт өссөн
Герман автай дундаас нь төрсөн одоо Эрлис 2 дүү байдаг. Бид гурав ер нь аль өсөж жагаад би 18 хүрээд тэдрээс салсан нааша Монгол руу нүүж ирсэн. Тэрнээс хойш айгүй олон жил уулзалтаагүй. Тэр үед айгүй жоохон хоёр хүүхдээсэн. Тэгээ бараг 7-8 жил уулзахгүй байжгаад Монголд ирээд надтай уулзахдаа ийм том хөлтэй хоёр хүүхд болсон. Тэгээ пүүз нь амар хуучирсан ийм пүүз өмсөд ирж исэн. Тэгээ би хоёр дүүдээ хоёуланд нь шинэ пүүз авч өгөөд хуучин авч өглөөд явуулсан. Тэгээ одоо энэ пүүзийг харахаар ер нь хаямааргүй санагдаад ингээ хадгалмаар айгүй хөөрхөн хайр хүрээд идэг учраас энэ пүүз бол надад амар үнцэнтэй. Тэгээ одоо ч гэсэн хоёр дүү амар санаж байгаа болохоор жоохон сэтгэл ингээд юу яагаад вэ? За тэгээд ийм хоёр пүүз агаа. За ингээд миний нийт амьдралд хэрэгтэй үнцэнтэй 11 зүйлс маань ингээд дуслаа. Өнгөтэй байвал амар сайн. Энэ картнаас бол угаасаа Dazu muss erst dein Gerät iPhone entsperrt werden. Фүү. За дахиад хэлчихье.